энэ одоо өөр чи карьер гэж хэлэх энэ түүх нь хаанаас гисэн бэ? Хаан сургууль явсан? Ер нь бол Монголда сурсан. Урлагийн Академийн дэд сургууль. Тэгээд 2 жил сураад дахиад хэдэн жил завсарч байгаа. Дахиад 2 жил сураад тийм. Тэгээд тэндээс л хамгийн их юмаа сурч авсан. Ер нь бол би яг асуусан ярьсан юм. Яг үнэхээр юм сурч чадсан уу? За сурсан гэхээр би хүмүүсийн хэлмэнд багтгүй гэж магадгүй. Урлагийн Академид дизайнер юм дөө. Тийм. Дизайнер загвар зохион бүтээгч. Орсон хүн ер нь юу сурах юм бэ? Энэ бол миний хувьд одоо одоо тэр чинь хувь хүний хахгүй юу ч сурахгүй ч яж болно, ям сурж болно. Тэр хувь хүнээс л шалтгаална. Ям сурмаараа байвал хичээлийн гадуур ч гэсэндээ зөндөө ям хийж сурж болно шүү дээ. Гол нь тэр чинь нөгөө нэг практик ажил айгүй ихэд байхгүй юу? Байнга өөрсдөр нь ям хэлэн зүгээр л ингээл зураг зураа суугаад байна гэдэг чинь шал өөр, ям хийгээд байна гэдэг чинь бас өөр байхгүй юу? Тийм болохоор хүн тэр хувь хүн хичнээн их ям хийж одоо нөгөө нэг гараас ям гаргаж чинь тэр хэмжээгээрээ л ям сурж байгаа гэсэн. Яг иймэрхүү одоо юу гэмээр мэрэгчлэр сурж байгаа хүмүүс миний хувьд заримдаа бодохдоо бараг бусад ихэнх шинжлэх ухаанаас илүү их практик байж болохоор айгүй их юм сурах боломж гардаг болов уу? Тийм. Тэгээ 2 жил сураад тэгээ завсарсан. Яагаад завсарсан? За ар гэр ер нь янз бүр асуудлаас л тийм. Тэр үед нь яав? Юмаа хийжсэн үү хажуугаар? Хийжсэн. Тэр үед хийжсэн 11 жил гэж байна. Тий 11 жил ям хийж байгаа ч гэсэндээ би дунд нь ер завсардж байгаа зүгээр хүүхдээ төрүүлээл нэг хэдэн сар завсарсан баг тэрнээс ч завсардаагүй тийм. Энэ гэхдээ хүсэл эрмэлзэл ч юм уу энэ одоо энэ сонирхол ер нь хаанаас гарч ирсэн? Хаанаас энэ сургуулаас өмнө? Бүр нөгөө нэг 10 жил байх туртай. Айгуу ям зурж мурах туртай. Тэгээ манай нэг ихчээдгийн би бараг яриа болгон дээр хэлтэндөө нөгөө нэг загвар зохион бүтээгч. Тэгээ тэр ихч гэрт нь очингол амар гой зураг мураг зураад тавьсан байна. Тэгвэл би яг л ийм хүн л болно гэж бодоод тэр яг шийдсэн үе нь бол ер нь тийм. Тэгэл явсаар байгаа л одоо ингээд сууж ин да. Манай ярилцсанд орж байгаа хүмүүсийн ихэнх нь азар ийм хүмүүс байдаг. Тэр нь юу вэ? Ямар хүмүүс вэ гэхээр амьдралаа хийх дуртай зүйлээ ажиллаа болгосон хүмүүс. Тийм. Тэрнээсээ амьдралаа үүсгээд явж байгаа хүмүүс. Гэхдээ яг ингээд сургууль төгсөөд их сургууль руу мэрэгчлээ сонгож байгаа үед нийгмийн янз бүрийн дарамтууд гарч ирдэг. Нийгмийн хүлээлтүүд гарч ирдэг. Тэр чинь надад бас тохиолдсон. 10 жилээ төгсөөд би гитэмс орж исэн. Шаал өөр мэрэгчлэр санхүүгийн менежмент. Яг тэ нөгөө нэг тэр чинь 10 жилээ төгссөн нэг эрэг тархил тэгэл яваач мэдгүй лаа штэ. Тэгэл манай ээж эдийн засагч ахгүй юу? Санхүүгийн хүн. Тэгэл миний охин энэ чиглэлээр яваа гээл тэгэл заа гээл. Тэгэл явж чаад өөрийгөө биш гэдгээ мэдгүй юу? Би энэ чиглэлээр явах бишээ гээл. Биш гэдгээ мэдгэн үү? Хичээл юу сонирхолгүй. Хичээлдээ гайгүй байсан л та. Тэгэл ер нь тэгэл хаягддаг юм байлээ ингээл сонирхолгүй юм хийгээд харж хүн чинь тэгэл сүулдэ тэгэл баг шууд л хаягдсан шүү дээ. Тэгснээр шал өөр юм хийгээд эхэлж авах зураг мөрөг зураал дараараа гэл. Тэгэл тэр хоорондоо мэдээж амар их янз бүрийн нэг ажил хийдгэлээсэн л да. Одоо нэг сургуулаас өөр сургууль шилжих хоорондоо юуны бэлэг гэж бааж мадаг. Тийм ажил хийж л. Тэгэл дандаа нэг юм гар оролцсон одоо нэг гарын урд үе шаардсан тийм ажил хийчихсэн. Тэгэл ер нь л бол миний хийх юм л энэ л юм байна гэдэг дээрээ бүр яг тогтоол тэгэл сургуулаа сонгож байсан да. Яг дизайнер гэдэг мэрэгчлээ сонгоод за энийг хөөцөлтөө гэж яах үед ирээдүйд ер нь энэ карьер ч юм уу энэ мэрэгчл маань эдийн засгийн хувьд айгүй юу өгөөчтэй байх боломжтой гэж юм харагдчихсан байна. Үгүй би тэр талыг ерөөсөө харж байгаагүй. Ерөөсөө тэр нөгөө нэг бизнес талаараа тий мөнгө олох талыг ерөөсөө харж байгаа. Зүгээр л хүн бэжтэй өөрийнхөө хийх дуртай юм хийжээж л гоё сайхан амьдрах юм байна гэдгийг л харчихсан. Гол. Тэндээсээ кайф авч яж тэр чинь хүн өөрөө аз жаргалтай байна. Тэгээд мөнгө олох болохгүй тэгээд зохицуулагдчих шүү дээ тий. Энэ айгуугай сурамж хийж байгаа. Олон залуучууд биднээс дандаа асуудаг. Би ямар юмар бизнес эхлэх вэ гэж асуудаг байхгүй. Ер нь хүн ямар юмар бизнес хийсэн бэ гэдэг энэ дээр өөрийнхөө дуртай ямар л гэж л сонирхдаг ямаараа. Тэр нэг тэргээ сайн судалж байгаа л амар тийм аа. Энийг аюул одоо эрс харагдсан шүү дээ. Миний хийх дуртай миний байдаг. Гэхдээ би энийг мөнгө хийж чадахгүй шүү дээ. Айц гарч ирсэн. Тэгэхээр яах вэ? Эдийн засаг бол яхахгүй нөлөөлж шүү дээ. Тийм. Өөрөө яаж тэгж шийдэж байна? Би бол нөгөө нэг
миний одоо Precious байгууллагад хүртэл би бол амар их юм туулсан, амар их хүнтэй ч гэжтэй. Ер нь 2 3 хүнтэй хамтарч ажиллаж исэн. Тэгэл аяандаа л намайг ингээл чи өөрийн гэсэн юмтай болох хэрэгтэй гэдэг юм ингээл цаанаасаа л мессеж ирээд байгаа байхгүй юу. Тэгжээж л байгуулагдсан. Тэрнээс за би тэдэн он тийм байгуулна гэд шууд төлөвлөөд явж чадахгүй штэ. Цаанаасаа л амьдрал тэгэл цаагаал өгсөн л гэж хэлж болно доо. Ер нь бол тийм. Эрсдэл бол байлгүй л яхав. Зараа олон юм чадахгүй ч гэсэн нэг юм ал амарсан чаддаг. Тэгээ өөрийгөө хамгаалаа яваад идэг, өөхөхгүй л явдаг те. Тэгсээр хагаад ямар ч гэсэн амжилттай ингээд эволюцийг аваад гараад ирсэн амтан гэдэг чтэй. Надад тийм санагдаж байна л да те. Тэгвэл чиний одоо яг тэр нэг ганц илүү чадж байгаа чадвар чи юу вэ? Чадж байгаа юм бол би яг за хүний захиалга өглөө те. Нэг даашин захиалга өглөө би тэрийг бүр хүндэн таалагдаад бараг 200% таалагдтал нь хийхийг л хичээдэг зандал гэж хэлнэ. Зөв. Энэ одоо бидний одоо баян хүмүүст үгэлдэг юм шүү дээ тийм үстэй. Яагаад нэг хүн өнөөдөр өмнө чи ирсэн хэрэглэгчийгээ өстэй тийм ээ үнэхээр баярлуулаа буцаачгаа. Бус нь хамаагүй л гэж тийм. Тэр хүн чинь эргээд 10 хүн дагуулаа ярих мэдгүй шүү дээ. Бизнесээ босгох хамгийн гоё аргуудын нэг уул нь бол юм дээ тийм. Анх хэдий хэрэглэгчтэй хийжсэн юм. Анх бодлол би нөгөө нэг янз бүрийн юм хийж явж исэн болохоор тэгээд л одоо түүх бол ер нь ихтэй. Тэгээд сургуулаа ингээд нэг завцаа сургуулаа явлаа. Зэрэгээ аваагүй дөө. Аваагаа. Зэрэгээ аваагүй. Тэгээд гутаа ажиллаж эхэлсэн. Тийм тэгээд ажил хийж эхэлсэн. Ямар Best Tailor гэх компани. Тийм тэгээд хамтраад гоёлын хувц хийя гэж яриад ер нь бол үйл ажиллагаагаа нэг явуулдаг бол юу байсан л да. Тэгээд хамтарч ажиллаад юуны гоёл наадамд орё гэж хоорондоо ярилцаад тэгээ гоёл наадамд 2 3 жил харалж оролцсон юм да. Тэгээд шилдэг залуу дизайнер, шилдэг гоёлын усны дизайнер гэсэн шагналуудыг л тэр компанид авч ирсэн. Best Tailor-ийн хүн үүсгэн байгуулагч ингээд та хэд ингээд хамтарч ажиллая гэдэг ингээд хүн ингээд уулзаад очиж ясан өөр төр чинь. Тэр яаж эхэлжсэн юм яг? Тэднийх байсан юм уу? Одоо би нөгөө нэг ямар нэг юм хийхэд чинь ингээд ажлын байр хэрэгтэй штэ. Тэгээд манай дүү нөгөө нэг санал болгоо тэнд нэг тийм байралаа ашигладгүй юм байлаа мэлээгээд тэнгуут нөгөө би эзэнтэй нь уулзаагээд очиж уулзчихсан. Ер нь бол цаагаараа жоохон хамаатны ялах холбоос л байсан л та. Тэг. Ер нь бол Best Tailor гэдэг бизнес байсан юм уу? Үгүй нэр мэрээ аваагүй зүгээр нэг тийм хүн байсан. За ер нь нэг өрөө байсан. Тэгээ ингээ очиод тэгэхээр өөрөө очиж уулзсан юм байна шүү дээ тийм үү? Тэгсэн. Тэгээ уулзахад тэгээ намайг зүгээр энэ өрөөгөө ашиглаа гэдэг хичээсэн аахгүй. Тэгээд үгүй би ингээд ашиглаад байхгүй зүгээр хамтарч юм ийл да гэж сүлдсэн. Тэгж ер нь ярилцаад. Үгүй. Зүгээр л юм хий. Миний хийсэн ажил энэ байна гэдэг. Тийм, ажил ажиллаа зүйлэл тгийгээл тэгэл окейгээл тэгэл айгуу гоё гар нийлж ажилласан л та. Тэгээд тэндээс би мэдээж зөндөө олон юм сурсан тийм. Тэгээд тэр бол жинхэнэ бизнес болоо явсан байхгүй юу? Яг оргоо хааснаас тэгээ компани хамтарч байгуулъя гэхэд нь бас яагаад чинь за би яах юм бэ гэд чи өөрийнхөө нэр дээр байгуулцгаа гэд тэгээ бас тэр бас миний алдаа болж исэн байж магадгүй гэж боддгийн. Гэхдээ бас одоо энэс харахаа зүгээр л те. За ингээд нэг хоёр хүн нийлээ. За ингээд нэг дизайнер хүн ирээд би юм гоё юм хийжсэн ингээд хоёул хамтарч ажилладаг гэдэг. Тэгээ ингээд за нийлээ ажиллахаар боллоо. За. Одоо залуучуудын нүдэнд бол тэр харагдаж байна та тийм үү. За би нэг хүнтэй нэг уулзаа ингэж болох юм байна. Яг тэр нөхцөлд одоо хоёр яаж бизнес эхлүүлэх вэ? За бизнес бүртгүүлэх явах амархан тийм үү. Тийм. Анхны эрхлэгч яаж болов? Юу хийхээ яаж хийцэн? Ер нь яаж хийх юм бол? Ер нь бол би нөгөө нэг гэрээрээ ч хамаагүй дандаа юм хийж идэг гэсэн байхгүй. Тийм болохоор бол үйлчлүүлэгч бол одоо тийм юм хэлэхсэн ингээл таньдаг хүмүүсээс хэсүүлэл хүрээлэр нь л те. Тэднэр лөө уцтаж хэлсэн. За би ингээд одоо шинэ юм хэлж байна ингээд. Үгүй уцтаж хэлэхгүй штэ. Өөртөө л ингээл тийм юм хэлэхсэн ингээл би энд байж байгаа шүү. Би энд байрлаж байгаа шүү гэл тэгэл тэгэл нөгөөд маань ирээд нөгөө тэгэл цэгтараа яваадсан. Тийм. За Best Tailor болов. За 2 жил болсон юм уу? 2 жил гарамтай 3 жил болсон юм уу? 3 жил болсон юм шүү. Хүн ажилтдаг. Гэр том компани байсан юм байсан. Ахандаа тэгэл би хоёр л байсан. Тэгэл би ямаа яал манай хүн гадуурх нөгөө нэг юун санхүү махуу юм зохицуулаад явдаг. Тийм байсан. Аль нь одоо хоёр ингээ өөр өөр юмыг хариуцаа хийж байна. Би одоо ингээ компани чинь айгуу чухал.
чухал ихгүй юу? Хоёулаа ямыгаа суугаад гадуур ажиллана ингээ хаягдчихвал бид хоёрыг хэн хаана ингэж мэдэж ирэх юм бэ тийм үстэй. Тийм болохоор тэр хоёр өөр чадвартай хоёр хүн нийлэх нь бас аягүй чухал гэж харж байгаа. Тийм. За тэгээ ингээ хоёулаа. Тэгээд амжилттай яваа. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг гоёлгээ тэмцээнүүдэд ороод тэгээд хүмүүс чинь мэддэг болж байгаа штэ. Тэгээд заавал таньдаг хүн гэхгүй танихгүй хүмүүс хурж ирж үйлчлүүлдэг болоод тэгээд бизнесмен нэлээд явж байгаа штэ. Тэгээд бажетал дахиад өөр хүн гарч ирсэн. Тэр бол дахиад надаар нөгөө нэг юм хийлгэж жагаад миний нөгөө хийсэн юмнуу таалагдаад тэгээд намайг ер нь хамтарч ажиллаач гэж надад санал тавьж хэлсэн л дээ. Би тэгээ 1 жил үгүй гэж явсан. Тэгээ 2 дахь жил дээр нь за окей гэд. Тэгээд гарсан. Тэгээ Катя Золтой. Катя Золын брендинг нэр Катя Зол. Катя Зол ихлэ биш байсан л да. Мэдгүй ямар нэртэйсэн нэ. KAT энтер гэдэг өөр нэртэйлсэн. Тэгээд хоёр бол олон улсын хэмжээний юмнууд хийсэн. Ер нь тэгээд Малайз явсан. Намайг аваад Малайз яваад тэгээд Малайзд очиж нөгөө нэг би нөгөө хийдгээрэл айгуу гой плашнад хийж өгөөл тэр дандаа ангил онгод оронгол гэс хийгээл сууж байгаа юм цаа. Тэгэнгүүт манай хүн болохоор бас дахиад нөгөө нэг гадна талын юмд хариуцаад санхүү тэр брендийн нэр бүгднийг хариуцаад нөгөө нэг гадуур ажлуудаа л ер нь хийж явж исэн. Тэгээд тэр чинь нэг удаагүй 3 сар болсон юм байна. 3 сарын хугацаанд би нэлийн юм хийж өгöd. Тэгээд хийж өгнө гэхээр яа гэсэн үг. Сэр болол эсгээд аяад бүгдийн чимэглээд зурн тийм. Тэгнэл гэсэн үгтэй. Тэгээд материалын сонгоно. Надад бол загвар аль үнийг хийгээд тэхгүй штэ. Би өөрөө л юу хиймээр байгаагаа хийчихсэн байхгүй юу. Тэгээ тухайн одоо юу үйлдвэрлэлийн санхүүжилтийн хойд Катя гаргасан юмнууд тэсээс гараа явуулсан. Энэ үед юу н одоо юу гийн бүтээлч одоо ажилтан хүн тийм ээ. Тэгээ бизнес хийж байгаа энэ хоёр хүний хоорондын юу тохиролцоо юу байд юм бэ? Цалинжаа явж байсан уу? Эсвэл одоо яад юм? Би өмнөх компанид ч гэсэн Катя Зол дээр ч гэсэндээ цалинжаа явж байсан. Тий. Тэгээд цалин хийж байсан уу? Үгүй. Голн дээр ч нөгөө дуртай юм яаж байгаа. Тэгэл за юм үзэж хараа явъя нөгөө нэг ингээл гэр бүл цохоогоогүй ч юм уу тий. Ингээд залуу хөвгт байгаа штэ. Тийм болохоор л тэгээд юм үзэж харъя гэж ер нь тэгэж явжсэн. Тэрнээс би мөнгө хийчихэд ирэй гэж тийм биш. Тэгээд ер нь ярьсан яриа өөрлөөсөн л да. Ер нь бол тохиролцсон яриа. Одоо ингээд цуг нэр болсон ингээд цуг явна гэдэл bijсэн. Тэгээд ингээ дандаа Катягийн нэр гараа явсан гоц чинь юм өөрчлөгдөөд. Тэгээ би дахиад ингэж явж болохгүй гэж одоо мэдэн штэ. Одоо бол зү гэрээ мэрээг бол зү янзын юм болсон. Одоо бол надад тэгж яах шаардлагагүй. Би өөр хүмүүстэй дахиж хамтарч ажиллахгүй л гэсэн л үгэлтэй. Тэгж нөгөө нэг өөр хүний нэр дээр өөр юм хийж өгөхгүй л гэсэн үг. За тэгээ 12 оноос өөрийнхөө нэгнээс. Тэгээд Малайзаас үрж ирээд манай хүн Солонгост байдаг гэсэн гэр бүлийн манай. Тэгээд хоёлоо хурж ирээд ингээ хамтарч амьдарлаа. Тэгээд тэрний тэгээ хүн чинь ингээд хань ажилтаа болохоор бас шал өөр. Яг нөгөө нэг бизнес нөгөө хамтрах чухал байдаг шүү дээ. Яг тэр шиг хань ажиллал амар чухал гэж би бас хэлнэ. Тэгээд тэгэл Precious-ыг байгуулад явъя. Өөр ингэсэн юмтай болох нь зөв юм байна гэсэн бүр хатуу чанд юм дээрээ тогтоод тэгээд байгуулад одоо хүртэл ажиллаа явж байна да. За одоо Precious-ийн тухай жоохон одоо хүмүүс нь жоохон мэдээлэл өгч. За тэгээ манайхад бол гоёлын хувцас, хормын хувцас тэ өдрийн гоёлын даашинз гэсэн чиглэлээр ер нь үйл ажиллагаагаа явуулдаг. Захиалгын хувцас. Тийм захиалгаар хувцас гэдэг. Тийм. Өөрөөсөө одоо юу гэдэг загвар гаргаад олноор нь үйлдвэрлэе заа. Үгүй. Мас үйлдвэрлэл биш. Яагаад биш гэж. Яагаад гэвэл за Монголыг хэдүүлээ харъя л да. Хувцас захиалга засвар ч юм уу те. Тийм газар зөндөө олон байгаа шүү дээ тий. Хин дуртай нь очиод би ийм хосол хийлгмээр ингэмээр гэд хэлчихэж болж байгаа байхгүй юу. Тэгээд яг бүр ингээд гоёлын одоо зөвхөн нэг эмэгтэй байлаа гэхт чинь яг зөвхөн тэр ганцаараа л өмсөх дахиж тэр нь тавтагдахгүй тийм даашин цэдэг газар бараг л ховрол гэж би хэлнэ. Тэгээд тийм болохоор тийм үү. Нэг даашин нэг хүн зориулж захиалгаар хийж өгдөө гэхэд зардал ашиг ер нь хэдий хийж болох юм бэ? Айгуу сайн үе 60% хийж болох уу? 60% ашиг байж болох уу гэж юу? 60% ашиг байж болно. 200% байж болдгоо.
200 юу гэнэ? Энэ салбарыг мэдгүй болохоор асууж Аа, байна. за. Захиалгын ийм тансаг эдлийн хувцсны ч юм уу ийм салбар ер нь ашиг хэр том байж болдго юм бол нэг одоо бараан дээр. Ер нь бол янз бүр гэхдээ 3.2 нь бол ашиг байлгаж болно. Яг 60%. Тий. 30% багтахгүй гэж Тий. За пресиг нэхэд яг уу ганцаараа нөхөртөөгөө цуг нээсэн үү? Үгүй ганцаараа. Тий. Айсан уу? Жаахан мэдгүй асуудлууд мэдээж гарна. Тэр үед нь яг уу? Тэр үед нь тэгэл судлах юм судална, асуух юм асууна. Инээс уу хаанаас судлах уу? Яг тэ ойр татны хүмүүсээс асуун тэгэл ер нь бол гэр бүлийн хүн болон манай ээж аав те дүүнэр байна. Тэгээ дандаа ингэж нэг ойр татны хүмүүсийн тусламж дэмжлэгтэй явсаар агаад энэ 3 жил өнгөрсөн гэж хэлж байна. Ийгээ сонсоод авах тэгэл анх юу руу бэс руу орж яхад ингээд нөгөө хуваараа тусалж байсан хүмүүсээ дагуулж орсон те. Тэгээ ингээд шилжээ явуулсан нэг зөв хувь хүний брэнд бол дандаа байсан. Би дандаа нэг одоо туслах дизайнер гэж заашгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хулан гээд нэг дизайнер охин байдаг. Тэгээ тэрнтэйгээ л ер нь аль хаанч явсан хамт л явж ирсэн да. Тийм. Хэрэглэгч чи бас яг тийм байсан баг тийм ингээл дагаал явж ирсэн тийм үү? Ер нь бол тийм. Тэгэл эргэж залгаал тэгдэг. Тийм. Тэгээд ингээ хэрэглэгчээ дагуулаа. За одоо ингээ би өөрийнхөө ямиг нээж байна. Шинэ нэрээр. Тийм. Тэгээ ингээ шүү. Бизнес ингээд өөрийнхөө нэрэн дээр нээх үед ч юм уу одоо тухайн хүмүүс одоо би ингээ айгүй өшөө томоор юм хийж яана, өшөө их зардалтай болж байна. Тийм болохоор үн жоохон нэмлээ шүү ч юм уу тийм хүн байх уу? Байна. Байлгүй байх уу? Яг хэрэглэгч нь. Минийх дээр бол нэг тийм асуудал хаяал нэг гарна гэхээс угаасаа өхлийн зөвшөөрөгдөж байгаа байхгүй. Одоо ингээд анхандаа би хэрвээ гэртээ юм ижсэн бол шал өөр үнэлгээ байгаа ш тэ. Одоо бол өөрийн гэсэн салаантай болцсон тэ. Өөрийн гэсэн одоо баг зэргийн нэр хүнд байлаа штэ. Тэнгуут чинь яг тэрэндээ таарсан үнэлгээ хийгээд явхад бол танаа захиалгын хэдэн хувь нь яг хуучин хэрэглэгчдээр дамжиж юм уу? Одоо нэг хуучин хэрэглэгч гэхээр дандаа нэг ихэнд халны танилт хүмүүсэлтэй нэг миссийн тэмцээнд орж исэн одоо эсвэл загвар өмсгчд байгаа хгүй юу. Тэд нар чинь нэг айгүй их тийм гоёлын хувц хэрэг болдог. Тэд нар манай ер нь гол хэрэглэгч гэж шууд хэлж болно. Тэднийг 60%. Түрүүн ярилцсан юм нэгжсэн. Яаж энэ дараа чи хэрэглэгч авд юм гэсэн чинь хуучин байгаан хүмүүсээ happy байгаад байгаа юм бол бид нэр ингээд шинэ авч байгаа гэжсэн тийм. Энэ одоо том нэртэй хүмүүсийг авах ер нь бүгдийг тэгж авсан байна. Тэгвэл. За, ер нь бол ийм Precious-ыг байгуулад тэгээд зураг авалт хийх хэрэгтэй болно шүү дээ. Одоо хитэн даашин цэжлээ тэнгуүтэ тэрийг аюу гой хүнд хүргэх хэрэгтэй шүү дээ тий. Мэдээж би фэшн шоу хийж чадахгүй. Тийм учраас гой зураг авалт хий. Тэгээд Facebook social ертөнцөөр цацъя гэж шийдээд. Тэнгуүтлаа нөгөө нэг аюу гой загвар өмсөх хэрэгтэй шүү дээ тий. Надад тэнгуут ануу биш дээ. Одоо дэлхийн мист явах гэж байгаа ануу. Ануутай холбогдоод тэгээд манай зураг авалтанд орооч гэж тохиролцоод тэгээд анууг оруулж ирсэн. Тэгээд ануудаа тэр чин юуны тэр жилдээ юм уу дараа жил нь юм уу ануу маань нөгөө Miss Mongolia тэмцээнд орохоор л болоод тэгээд манайхыг даашин цэгээд өгөөч гэд тэгээд даашин цээж өгөөд тэр нь олон хүмүүс таалагдал ануудаа ч гэсэн таалагдал тэгэл ануугийн найзууд байна одоо нөгөө нэг хэрэглэгчийн сэтгэл ханамж 100% байхад тэгэл араас нь хүмүүс нь цаг одоо таньдаг хүмүүс нь ч юм уу ирдэг штэ тий яг тэр шиг л нийт дамжсан гэсэн үг юм л бэс Precious тоолж мэдхгүй 10 50 авсан уу ер нь бол хийлгээ гарсан хүмүүс давалгүй яах вэ байнгын үед одоо юу байнгын гэх юм бол за байнгын гэж бас хэлж болохгүй байгаа юм за ер нь эмэгтэй хүн өөрөөс чинь танахаас жилдээ хідэн даашиж авдаг юм бэ байнгын гэж ярьж бол хоёр авах уу одоо за хоёрыг хийлгэж болно тийм тэр чинь нөгөө нэг бас шинэ жил байна тэгээд нөгөө нэг гол хэрэглэгчд болох миссүүд байх юм бол миссийн тэмцээн айгүй гадуур цохогддог штэ тий тэр болгонд явах болгонд чинь тэр чинь шинэ даашин цэрэг болно тэнгуутлал зориод ирдэг л тээ ер нь бол тийм жил хэдэн даашин цэг вэ тэр би тоо гаргаж мэдхгүй байна нэлээ их 100 бол хүрэх бах
Тэгээ миний сонирхоод байгаа ингээд одоо хэрэглэгчийн тоо өсөөд ангууд чинь нөгөө нэг урд нь хийдэг байсан хүн болгонтойгоо тулж харьцах боломж багасах болов гэж бодоод. Багасахгүй. Яаж амжих вэ? 100 хэдэн арчсан айгүйх ажил. Үгүй. Манай хамгийн ачаалттай үе чинь шинэ жил гэхгүй. Бусад үед болвол хормын сезон байна. Тэгээд нөгөө нэг мисийн тэмцээнүүд гэсэн нөгөө нэг одоо тэтэн сэдэн сард болно. Тим дайсан зэрэгтэй гээд төлөвлөгөө гаргаж штэ тий. Тэгээд тийм давхцал бол шинэ жилийн үеэр л хамгийн их юутай байна. Хамгийн их үйлчлүүлэгчтэй, хамгийн их ачаалттай хүндээ яг тулж хүрэхэд жоохон хэцүү байна. Тэрнээс ч бусад үед бол байнга л би дандаа өөрөө бүх юмаа хийж авдаг болохоор тэрөө одоо энэ бизнесийг авч үзээд энэ бизнесийн хамгийн чухал зүйл нь инээ энд байхгүй бол одоо энэ бизнес байхгүй болчихно юм яа харахгүй нөгөө бүтээл сэтгүүч тийм. Шинэ юм гаргаад байх хэрэгтэй, айгуу гоё шинэ дизайн гаргаад байх хэрэгтэй. Тэр хүүхнийг өнөөдөр хөрм хийх чинь гэдэг чинь одоо амьдралдаа цорын гац үлчтэн. Тэгээ үнэхээр тал зөөлөд падаад юм хийх. Яаж тэр бүтээл сэтгүүг дахин төрж ийсэн онгодоо яаж дахин оруулаад юм. Харин тийм онгод орох амар чухал шүү дээ. Тэгвэл онгод орчих юм бол гараас амар хурдан юм гардаг байхгүй юу? Ер нь бол яаж өөрийгөө ингээд сэргэг ингээд шинэ юм сэтгүүлээд байх вэ? Харин тийм ээ. Би бүр яг тийм төлөвсөн тийм юм байхгүй зүгээр л ер нь ингээ ямаа хийгээд эхлэнгууд тэр гой болоод ирнэ штэ. Тэнгууд улам их хурдан дуусгамаар ч юм уу те. Улам за бүр илүү яаж гой болох уу ч гэдэг юм уу. Тэгж л янда. Тэрнээс за хэлээ би нэг сэтгүүл үзээд гэж юм уу те. Тэгж нэг онготой хайсан юмч бол байхгүй штэ те. Надад байх. За цаг дуусч яах вэ? Тэгэхээр эцэст нэг асуулт дандаа энэ байдаг. Хамгийн том сургамж. 11 жил олон бизнес хийлээ. 3 төрлийн студид нэ урлан ажиллаж байсан. Хамгийн том сурсан алдаанаас сурсан сургамж юу вэ? За ер нь бол ийм хүмүүс ингээд нэгнтэй хамтарч ажиллая гэж за ингээд яриа суудаг штэ тий. Тэгэн готлаа тэрийгээ бүр яц хийж явах хэрэгтэй гэж би ойлгосон. Зүгээр ингээд амаа яриагаар ингээд хүнд ингээд хууртаад иж болохгүй заяа. Одоо нөгөө нэг айгуу сайхан ярьдаг хүн байна. Ярьж чадахгүй мөртлөө хийдэг хүн байна. Тэдрүүсийг маш сайн ялгаж явах хэрэгтэй. Тэгээ за хэрвээ чам дээр одоо хин нэг хурж ирээ тим бизнес хийя гэд ирнэ штэ. Тэгэнгუთ тэрийг бүр айгуу сайн баталгаажуулж гэрээ контрактыг айгуу сайн хийж явах хэрэгтэй юм байна. Гэдэг дээр би бүр мухандаш ингэж ойлгосон. Тийм цаасан дээр тэгээ гол нь тэр хүнээ бас таньсан л ах хэрэгтэй л те. Зүгээр ингээд сэтгэлийн хууль үүлэн дээр яваад ах хэрэггүй л гэж хэлмээр байна. Би бол өөрөө ер нь тэгж явж ийсэн. Тэгээд одоо л тэгж алдахгүй л гэж ойлгож байна тийм. За. Ерөнхийдөө цаг дуусчихлаа. Маш их сонирхолтой яриа өрнөдөө. Бид нэмж хийх одоо энэ ирээдүйд тийм ээ загварын чиглэлээр явах залуучуудад хийж нэг зүйлээ нэмж хэлэх юм уу? Нөгөө үерхэлтэй үнэнч гэдэг шиг сонирхолтой юмдаа үнэнч ах юм бол тэр чинь чамайг хөтлөө явна л гэж хэлнэ дээ. За баярлалаа. За баярлалаа.